те X хөтөлбөр эхэлж байна. За X хөтөлбөр гэдэг бол манайхны сүүлийн үеийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болоод байна. За манай өнөөдрийн зочин бол хүний 8-ны хохирогч. Өнөөдрийн зочноор хүний 8-ны хохирогчийг олж ирэх гэж бид нар маш их хөдөлмөрлөө. Яагаад гэвэл бидний оруулах гэж байгаа зочны амьдрал, хувь заяа, тэтгэл дотроос арчиж хаясан байсан өнгөрсөн хүнд хэцүү дурсамжуудыг бүгдийг сэргийх болсон учраас бид нар маш их хуйлаг, маш их ятгалаг. За тэгээд мэдээж өнөөдрийн зочны хоолойг бол чадах одоо бүх боломжийн хэрээр өөрчилсөн байж байгаа. За тэгээд дээрээс нь багаа зөвлөсөн. Энэ бол жинхэнэ хүний 8-ны хохирогч. За нэвтрүүлэг надад хамт хөтлөхөөр сэтгэл судлаач Ядамсарнгийн Батхүү мэдээж энэ хүний яриан дээрээс дүгнэлт хийж одоо сэтгэл судлалын задаргааг гаргах хэрэгтэй байж байгаа. За нэвтрүүлэгтэй холбогдож бараг хэдэн 100 хүн утассан. За Батхүү сэтгэл судлаачтай уулзъя гэсэн маш олон хүмүүс утасч байна. Хүсэл тавьж байгаа маш их олон хүмүүс утасч байна. Боломжтой гэсэн хүмүүснээс таны утасны дугаарыг өгсөн танаар холбогдсон байж байгаа хэрэг. Бад нарт өнөөдрийн бидний зочноор оруулж байгаа хүний 8-ны хохирогчд бас асуудал хүнд асуудалд тулгарсан байж байгаа. Үзэгч та бүхэн энэ асуудлыг бас энэ хүнийг хүн гэдэг үгнээс нь хандаж авч үзэж хүн гэдэг үгнээс ойлгох гэсэн. Хоёрдугаарт бие үнэлэгч, хүний 8-ны хохирогч, хулгайч гэд ярихдаа зэрэг хүүхдүүд үзэж байна хэцүү байна гэдэг асуудлуудыг бас зарим хүмүүс тавьсан байж байгаа. Би эсрэгээр аль болох хүүхдүүдэд энэ нэвтрүүлгийг үзүүлээч гэж сэтгүүлчийн өөс хүсэх байна. Яагаад гэвэл хүн мэдэхгүй юмныхаа хохирогч болдог. Мэддэг зүйлийнхээ хохирогч хийж болдоггүй. Тийм учраас энэ амьдралд байгаа бусармаг хүнд хэцүү зүйлүүдийг мэддэг байвал энд мэддэг зүйлээс хүн хохирдох юм аа. Тийм учраас аль болох энийг үзүүлээч. Яалтчгүй одоо та бүхэн өөрснөө нуусан байлаа ч гэсэн интернетээр, сошиал ертөнцөөр хүмүүсийн ам дамжуулан янз янзын зүйлийг ярьж байгаа учраас та хүссэн хүсээгүй мэдэх болно. Тийм учраас хажууд нь зөв тайлбартаагаар одоо мэдүүлэхийн тулд хүүхдүүдээс үзүүлээсэй гэж хүсэж байна. За ингээд ярилцлагатаа оръё. Манай өнөөдөр зочин хүний 8-ны хохирогч. За тэгэхээр уучлаарай. Би бас таныг энэ өнгөрсөн хугацаанд аль болох одоо жирийн амьдралд ороод мартахыг хичээж байгаа хүнд хэцүү сэдвүүдийг чинь буцаад сөхж байгаад бас танаас хүсэл өчөө. Таны хувьд ч гэсэн бас их хэцүү байгааг бас ойлголоо. Сая нэвтрүүлгийн өмнө ярилцж байхдаа. Тэгээд гэвч одоо энэ гой ганган мөрөөдлийн төлөө, гадаад явах хүслийн төлөө, эсвэл өндөр цалинтай ажил хийхин төлөө хохирогч болж байгаа энэ одоо охтуудыг бас энэ залуучуудад бас сургамж болоосоо гэдэг үүднээс тэгээд таныг бас сэтгэл судлаачийн өмнө өөрийнхөө дотоод одоо хинт ч ярьдаггүйсэн тэр хүнд хэцүү сэдвээ ярьчаасаа гэсэн үүдэн дээрс бас нэвтрүүлэгтээ оруулж байгаа. Тэгээд анх ер нь яаж яваад хүний 8-ны хохирогч болсон бэ гэдгээс яриа эхлэе. Анх бол ер нь нөгөө найз охтуудтайгаа залуу жоохон байлаа. Найз охтуудтайгаа дэргэж яваад тэгээд анхнаасаа найз охтуудтайгаа итгээд тэгээд нөгөө тэнцээ таньдаг хүн байдаг, манай хүн байдаг, хамт очив. Тэнцээ нэг Холливуудын алдартай хүний газар байдаг. Тэнцээ зүгээр очиод бүрдээ тэгэхээр тэнц 22 настай 20 гарсан. Тэгээд очиод зүгээр бүрдэж байгаа. Тэгэхээр рүү чинь ингэж бүрдэж байгаа чинь шоуж байгаа чинь яахтай ингэж хүний амьд байдаг шүү дээ. Ганцаараа ээж аваа харахгүй ийм хүмүүс чинь ажил хийгээд байж тэрнээс чинь илүү мөн ороод өгнө. Тийм ажил дээр хай би зүгээр байсан байрлал бодлогдсон. Тэгээ өөр юм хүсэж мэдхгүй тийм байж байгаа. Тэгээ найз хамтарсан тэр маань би чамаа тийм газар чи хоёроо чи гурлаа дахиад нэг найз хүн манаад явсан. Тэгээ нэг Холливуудын одоо нэрийг хэлж авахтай тийм. Гэхдээ яг энэ жилд одоо Монголд тэгж ядарч байгаа шүү дээ. Одоо хинч байж болно шүү дээ. Ер нь бол одоо 10 хэдэн жилийн өмнө гэдэг чинь хинч байж болно шүү дээ. Одоо ч гэсэн бас тэр од гэж бас хүүхдүүдийг тэгжэл байгаа байх. Хинч идэх үү? Тийм. Хүний 8-ны хохирогчоо үзэгч таахуудад танилцуулахад энэ охин бол интернет одоо тухайд интернет байсан зургатаар явсан зарт юм уу? Зургатаар явсан зараар гадаадд өндөр цалинтай ажилд явуулна. За өөрөөр хэлбэл Чакачины ресторанд очиж одоо Чакачины клубт очиж
Тийм клубд очиод зүгээр ингээд бүжиглээд ундаа аваад байжээ гэдэг 20 дэх чинь ууж энэ мэдхгүй. Тэгээд очиод бүжиглжээд тэгээд нөгөө хүн амтан үүднээс нь орж ирээд клубд нь олон хандлагатай хүмүүс орж ирнэ. Тийм үйлчлүүлэгч орж ирнэ тэр утгаараа. Тийм учраас үйлчлүүлэгч үүн дээр баг татах тийм ажил байхгүй юу. Тэгэж тайлбарлаж явж байгаа. Дотроо бол баарын дотор бүжиглж байна. Тийм тэгэж хэлж яг манай найз хүн бас толгойд ирчихсэн. Тэгээд тэрэнд итгээд тэгээд тэрэнд явъя. Тэгэхээр үүднээсээ хэдэн хүн оруулнаа тэрнгээр цалинжин байсан. Тэгээд явсан. Тэгээд явсан ч гэжтэй баг өөрөө ч мэдгүй явцсан байсан. Яг нэг онцон цуусан. Тэгээд очсон. Тэгээд очноос хойш гээд айгүй хэцүү асуудал айгүй болсон байна. За тэгээд гигийн мөрөлд очиод гоё одоо чакчины клубт очиод түрүүн та ярьжсэн шүү дээ. Би чакчиныг амьдэр нь харах юм байна. Орж ирээд тэр чинь баг ингээд тийс тараагаад явж байгаа. Амьдэр нь харна гэл. Тэгээд тэнд очиод гоё ундаагаар бүжгэлж байгаа л мөнгө олно гэл тэ. Тухайлбал тухайд ямар цалин амлаж исэн бэ? Мэдгүй тухайд нөгөө хүүхэд байх чинь мэдгүй бараг оюун санаа багхгүй цалин хийсэн. Тэгээд явсан. За тэгээд очиод яаж яваад хүний наймаар руу орчих вэ? Одоо үндсэндээ за тэгээд за нөгөө хүнээс чинь тикет ирлээ. Одоо онгоцны билет ирлээ. Одоо тэд өдөр явъя гэхээр өөрөвчөө үлээд гарсан. Найз наагаар. Тэгээд гараад очсон. Тэгээд нэг хүмүүс тасаад нэг монгол хүүхэнтэй, нэг хятад хүнтэй очиод тасуулсан. Тэгээд энэ болгоныг нэг ясаар ярих амар хэцүү юм аа. Тэгээд очиод бол эхний нэг 10 хоногт аягүй сайхан байсан. Ооч идээ хаалт наруулаад юу амар гоё бодлогоо гадар яваа. Амар гоё. Тэгээд нэг өдөр нөгөө нэг 10 хоног шиг уудаг шиг уусан. Тэгээд нэг мэдсэн чинь ухаан болцсон. Тэгээд сүүлд нь мэдсэн л дээ нөгөө уух юм хом жоохон ноотоо үгүй юу гэж. Үндсэндээ бол одоо уух юм дотор юм холдсон байсан. Ер нь тэгдэг юм шиг байлаа. Ер нь дараа нь ирсэн октоудаас ер нь хараад тэгсэн л байгаа байхгүй юу. Тэгээд яг нөгөө эхний хугацаанд нөгөө сайхан байлгаж өөрсөндөө татах тийм үйл ажиллагаа ихлэж явна. Тэгээд дараагаар нь өөрсдийг нь жоохон яг нөгөө хүлээн зөвшөөрөх маягтай болгонгот нь тэгээд өөрсдийнхөө хэрэгтэй өөрсдөө нөгөө нэг хиймээр байгаа юм аа хийж хэлдэг. Тэр нь болохоор нөгөө ихлээр ухаангүй болгоод миний хувьд бол миний ч гэдэгтэй нэг надтай адилхан нэг 5-6 хүн зэрэг ухаангүй болоод сэрсэн. Бүгд тийм ухаангүй яг нэг 10 хоногт 11 хоногт ч юм уу. Би яг мэдчихэж байгаа хөтөр нэг он сараа. Тэгээд яг ухаан хахад нөгөө нэг бүгдээрээ цээжин болтой. Тэгээд нөгөө өөртөө хүсээгүй тийм хизээж хүсэж байгаагүй тийм хаалгаанд орсон байсан. Бүх юм хүндрэлтэй. Тийм танихгүй мэдгүй тэр харанхуй өрөөнд бүгд чарлаад сэрсэн нэг нэгээрээ. Тэгээд хүүхд томруулах айлгаад орсон байсан гэсэн тийм үү? Томруулах биш силикон баггүй. Силикон шахсан. Тийм. Тэгээд хаанаас нэр гэнэ чинь ингээд нэг асгаар ярих амар хэцүү юм л да. Бас би ингээд асуухад хэцүү болчих юм л да. Одоо яагаад ч юм те. За ингээд зүгээр гигийн мөрөөдөлд гигийн одоо
залуу насны гэгээн мөрөл гадаад явна, гой хүн дээр очино. Тэгээд гоё юм үзнэ гэд явдаг. Гинтэл одоо ууж идээд ингэм согтонгууд ахинд юм холж өгөөд тий пионд ч юм уу юм холж өгөөд тэгээд шаглал араасаа ингээд сэрж байгаа. Ингээд эмгийн өрөөнүүдэд. Тийм утаа нөгөө нэг бүгдээрээ Монгол охтууд гэдгийг хажууныхаа орноос ингээд мэдээд тэр хятад сурагчтай нөгөөдөл нь бидний ингээд бүх юмыг шалгана, зүрх мөрөх ингээд пульс мүс юм шалгана. Тэгээд нөгөө нэг амар их өвчин ороод хоорондоо юу бас нэг ярих бараг тийм сөхөөгөө бүгдээрээ өвдсөн охтод сэрж байгаа байхгүй юу? Араасаа сэрж байгаа. Энэ мэдгүй юм цагийн тариа байдаг юм уу мэдгүй тийм араасаа сэрэл ингээд явчихж байгаа ингээд ор орны цаанаас. Тэгээд буцаагаад тэр имлгээс бүгдийг ачаад тэгээд яг миний юм юу вэ гэдээ харсан чинь цөмөрч байхгүй, пассворд байхгүй. Тэгээд хаашаа явъя, хаана байгаач мэдэхгүй. Шууд нэг өрөөнд авчиж бүгдийг хориод. Тэгээд харахгүй өрөөнд дотор хэд хоног болсноо мэдэхгүй байна. Тэрийг идэгдэл зарим нь идээж мэдээлэл дотроо уйлж мэлээд огтуд тэгж байсан. Ийм байхгүй. Нөгөө жоохон байх чинь бид нар ч нөгөө Холливуд янз бүрийн видео кино одоо бидний үеих чинь 80-аад оныхан 90-ад онд яг нөгөө хүүхэд нас, ухаан ордог нас тэр үедээ янз бүрийн кино үзээд тийм ийм гоё юм байна гэд одоо нөгөө Чак Чаны бар гэдэг байгаа шүү дээ. Тэгэж хууртаж явсан гэд. Яг нэг тийм хүүхдийн хүсэл мөрөөдөл зүгээр л нэг юм сони юмд хууртаад тэнцэн за ядаж тэрийг харах юм бэ. Бараг л тэгээд одоо юм үзэж нүд явчихж байгаа тий. Юм үзэж нүд тайлахын хувьд бол миний хувьд бол ер нь за хувийн юу орох гэдэг юм л да. Ер нь бол хүн болгон тодорхой хэмжээний өөрийн гэсэн орон зай одоо үзмээр сонирхол хобби гэдэг шүү дээ. Тэр нь таны үзэн үзээд үзээгүй нь мөрөөдөд байдаг үе тий. Тэгэхэд миний хувьд бол яг тэр хүний баар ажиллаж байгаа тэнцээ очиод тэр орж ирээл типс цацаал ингээд явдаг гэл. Тийм юм зүгээр л итгэл үүдэн дээр нь зогсоод кола уугаад хүн оруулж ирээл ингээл тэгэл цалиа авчих юм байна. Ер нь зүгээр хөнгөн хуймгаа мөрөөдөлд автаад тэр бол миний нөгөө алдсан юм болохоор ер нь тэр байхгүй юу. Хөнгөн хуймгаа юмд би цалинчих нэ гэж ойлгосон маань байхгүй юу. Миний буруу. Миний одоо яг амьдралд маань одоо яг хүртэл сэтгэлд маань хэр байгаад байгаа, толб байгаад байгаа юм маань ерөөсөө тэр байхгүй. Хөнгөн хуймгаа юмд автаад. Тэгээд яг тэр үед одоо ингээд тэр хүмүүс зуршлагчтай уулзаад ингээд санал авч яхад өөрт чинь болгоомжлох тийм сэтгэл төрж ирсэн нь одоо би үнэхээр одоо хууртаж байгаа юм шиг байгаа даа энэ тийм шижиг. Би бүр шууд итгэл бүр амар гоё бодоод явсан. Ерөөсөө л үнэн байна гэж. Бүх юм яг таг байсан, бүх юмд итгэсэн. Очоод ухаан ороод биш ухаан алдаад биш ухаан байхгүй болоод ухаан орсон цагаасаа зүгээр л тэгээ ойлгосон. Тэгэхэд л ерөнхийдөө бол анхны одоо айц төрж ихэлсэн. Айц төрөөд одоо юунд түрээд ирвэ гэдгээ бодож эхэлсэн гэсэн үг үү те. Тийм гол нь ухаан олдоод ухаан орсон. За ингэсний дараа нөгөө мисасл хийснийг үү би зүхтаасан. Тэндээс бас нэг зүхтаасан. Улам аюултай болж эхэлсэн. Би бүр цагдаагаас хүртэл зүхтаах хэрэгтэй болсон. Ганцхан тэр хүмүүс биш. Яг тэгэхээр цагдаа нар нь бүртэл хамт ажилдаг. Тэгээд энэ тийм цагдаа харагдахаар тэд нар чинь ингээд стан центрээ ингээд холбогдохоор би бас зүхтаах хэрэгтэй болсон. Тэгээд нэг 3-4 хоног хоол хүү өлсөд сүүлдээ нөгөө нэг сим карта пассворд байхгүй. Тий. Өлсөд сүүлдээ өлссөн гадаа тэр чинь халуун газар болохоор гадаа саад маад дуунтаал яваад исэн. Ямар ч мөнгөгүй, ямар ч пассвортгүй чинь 3-4 хоногор өлснө үсттэй. Тэгээд баригдсан. Тэгээд буцаад нөгөө сим карта буцааж хийгээд буцаас холбоо ирсэн.
Тий. Паспорт авахын тулд Уцаа авсаасан. Тий. Аа Тэгсэн чинь зүгээрээ хүрээдэр Монгол нөгөө нэг орчуулагч, дуурайлагч хүүхэн зүгээрээ хүрээдэр яахчгүй. Яацээ, хайчцээ. 100-аар дуусгүй зүгээр хүрээдэр. юу ч болоогүй юм шиг аа. Тэгээ очисон дахиад очиод харах өрөөнд. Зодуулсан. За тий. Хэрэг зодуулсан байна. Ямар ч сан хит тонсын мэдэхгүй нар сар үзэхгүй тэгэл. 3-4 хонс нөө хамт байсан охин маань 7 онцсон гэдэг байгаа юм. Би болохоор 3-4 хончлаа гэж тооцоолсон байхгүй. Мэдхгүй. Хит тонсон мэдхгүй. хаалт бүр өвтөр торсон юм тийм. Ингээ харанхууд зүгээр л ингээ байгаад байгаа. За энэний дараа бие үлхийг шаардж гисэн үү? Тэгээд нөгөө нэг бие нийтэрч эхэлж байгаа. Тэгээд за айтайхан байж байгаа паспорт аваад явмаар байл. Ам асуултаа тэндээс айтайхан явмаар байна уу? Ингээд дуусмаар байна уу? Энэ харах өрөөнд дуусах уу? Тийм. Дуусах уу гэдэг нь өөр тийшээ бас аваачтай газар байгаа байхгүй юу? Тэгээд хэлсэн хийгээс гарахгүй болсон. Гэсэн болж байна. Тийм. Тэгээд танд бас ярихад их хэцүү байх шиг байна. Сэтгэл санаа мэдээж буцаад нөгөө хамаг хэцүү сэдвүүс илэрхтээд хэцүү болж байгаа шиг байна л да. Гэхдээ одоо би октодын төлөө ер нь ярмаар байгаа байхгүй. Гэхдээ тэр болгоныг одоо яг би ер нь бэлдсэнгүй л дээ. Ер нь бэлдсэнгүй. Гэхдээ энэ жоохон октодын төлөө ер нь ярмаар байгаа гэсэн одоо энэ зүгээр яг тэнцээ байсан миний нэг амны төлөө биш байхгүй. Би яаж тэр дундуур яаж өнгөрч явсан хамаагүй байхгүй. Зүгээр яг төв юм ярих хэрэгтэй баг тий гурлаа. Одоо за үзэгчтэй охин бас юугаар лайв хуулбараар явж байгаа дээр ямар хүн орж байгаа юм бэ гэдээ хоцорж үзсэн хүмүүс асуугаад байгаа шиг байна. Манай өнөөдрийн зочноор гэрэлтэй гин сайхан залуу насантай, гоо өсөлттэй сайхан залуу насантай гадаадад одоо өндөр цалинтай ажилд маш зугаатай гоё ажилд авна гэж одоо хууртаж хүний газар очиод ингээд зодуулж нүдүүлж харанхуй өрөөнд хоригдож мис асалд оруулж одоо хөхөндөн силикон шахаад хүний наймааны хохирогч болсон ийм эмэгтэй оролцож байгаа. За зочин маань ярихад их хэцүү байх шиг байна. Сэтгэл хөдлөл бас их өндөр гарч байна. За тэгэхээр энэ хүний одоо өнгөрсөн амьдралыг өнөөдөр ингээд 50 болцсон байгаа өнгөрсөн амьдралыг сэтрээж яваадаа бид нэр хүлцэлгчж байна. Гэхдээ одоо ч гэсэн ийм зарууд явдаг. Тэр тусмаа одоо манай Монголд гадны улсууд авчиж миссийн тэмцээнд оруулна. Гадаад очиж миссийн тэмцээнд явуулна. Эсвэл гадаад авчиж бүжигчин хийлгэнэ. Эсвэл гадаад очиж хүүхэд харагч, хүүхэд асрагчаар явуулна гэдэг зарын дагуу маш олон охид эмэгтэйчүүд явж байгаа. Энэ олон охид эмэгтэйчүүд маань хідэн эргэж ирж чадахгүй болсон байгаа. Ийм зарын дагуу гадаад очиж сайхан ажил хийж гэнэ гэж ээж авдаа хэлж байгаа охтуудын хідэн өнөөдөр ямар ажил хийж байгаа вэ? Хідэн хүний наймааны хохирогч болж байгаа. Ээж аауд нь охиноо хаашаа явсныг анзаарч байна уу? Ах эгч нар нь дүүгээ хаашаа явсныг анзаарч байгаа юу? Юу хийж байгааг анзаарч байгаа юу? Эсвэл хүний газар хідэн Монгол охид яг ийм байдлаар дуусаж байгаа вэ? Хідэн Монгол эмэгтэйчүүд, Монгол хаттууд гэж нэрлэж бидний гайхуулж яриад байдаг Монгол эмэгтэйчүүд 5-3 төгрөгийн төлөө хүний найманд одоо золиослогдож байгаа. Эсвэл огт мөнгө олохгүйгээр хүний гарын шүүс болж хідэнд харанхуй өрөөнд чойжлогдож хүний найманы хохирогч болж байгаа. Энийг л бид нар ярихаар одоо өнөөдрийн зочин болж зориглон орж за тэр тусмаа Монгол эмэгтэйчүүдтэй, Монгол охтуудтай энийг би өөрийнхөө үдсэн зовлон ямар ч юм ярьж өгөөд анхааруулъя. Би Монгол охтуудынхаа төлөө явж байгаа маа гэд одоо бид нар зөвшөөрсөн энэ зочноос хөлцөлөгчээр төлөв өөрчлөлт гэж бодож байна. Би зөв яруугүй юу? Таны бол ирж байгаа зорилго те одоо ингээд жишээлбэл нүднээс чинь бэлэм сурчаа надад бас хэцүү юм л да. Яг тэр би таны өнгөрсөн энэ айхтар юмнуудыг одоо сэтрэж байгаа одоо би их харамсаж байна. Гэхдээ одоо тодорхой ярихаас өөр арга байхгүй болчиход байна л да. Миний дараагийн тавих асуулт бол за ингээд
хүчээр бие өнлүүлэх байдал яаж ихэлсэн бэ? За тэгээд би гайгүй болно. Пассвортаа гайгүй буцаад оргож явсны дараа буцаж дуудана. Тэгээд пассвортаа авъя гэвэл одоо чиний ирсэн зардлыг хэн төлөх юм? Чамд хийсэн мэс заслыг хэн төлөх юм? Тэгэхээр буцаад Монгол руугаа залгаад хүн амтнаа ар гэрээ зовоосноос өөрөө дур мэдээ явсан юм чинь энийгээ шийдээд дуусгах гэдэг үүднээс өвөнд нь орж эхэлнэ. Тэгээд саунд авчаад тэнцээр нь аягүй хогтод байдаг байхгүй юу? Тийм. Япон охтууд гэдэг нь Япон охт өмссөн монгол охтууд. Солонгос охтууд гэхээр бас солонгос охт өмссөн монгол охтууд. Тэд нар бол зарим нь гэхдээ яг өөрийнхөө дур зоригоор дур сонирхлоор байдаг хүмүүс байна. Ас гайхалтай би бол яг өөрөө мэдээгүй ийм тэнхтэй хууртагтаад явцсан. Гол нь нөгөө нэг одоо охтуудыг ерөөсөө тэрийг таслан зогсоё гэснээсээ л би ер нь ирсэн шүү дээ. Хин нэг юм ч гэсэн энэ цуг дээр тавиад үзээд сонсоод сураасаа. Тэгээд тэнцээ бол өөрсдийнхөө сонирхлоор байдаг охтууд байна. Тэгээд пассворттай мөртлөө тэнцээ байгаад байдаг охтууд Бас байна. тэд нар болохоор пассвортгүй охтуудаа аягүй их дээрлэх нь гадуур дотор явбал их дарамжлан дээрлэх нь мөнгө зөнгөний дээрэнд нь асуудал аягүй их байгаа. Тэгээд гадуур явлаа гэдэг хэл гарч чадахгүй. Яг тэр хоорондоо явна, дэлгүүр энэ төр явна. Тэгээд цагдаа Монгол охтуудыг ер нь хараад таньдаг байхгүй юу? Тэгээд пассворт үзэл аль газрын хараад шууд авчиад өгчдөг. Цагдаа нартайгаа хоорондоо холбоотой. Авчиад танаа охин чинь энд явж ирсэн гэж авчиад. Тэгэхээр өөр үнэндээ зүгтах боломж ч сайн сонсон юм шүү дээ. За тэгээд тэнцээ виз сонгодог нэг газар байдаг. Тэнцээ нь болохоор бөөнөрөө суугаад яг бараан утчиг бөөнөрөө суугаад нөгөө нэг хүн нэг хитсэн паспортын маань ингээд багцаар нь барьсан. Энд тэр сууж байна. Паспортондоо нэг шиг хураагач хөргөж чадахгүй. Тэгээд өнгөрнө. Тэнцээ нь эсмэн чарлаад амжилтанд хүрэхгүй. Сая өөрийн чинь би юм адлаа шүү дээ. За чамд ийм хэмжээний зардал гаргасан гэдэг. Тэрийг буцаагаад төлнө. Төл гэж энэ. Төл ястай. Тэгэхээр зүр ийм боломж байдгүй юу? За тэгээ төлөе те. Өөр хийж нуглаа төлөе. Хамаалал. Монгол руугаа ярив. Миний ээж аваад юм уу те одоо хатуу хамаатанс одоо бүр Монгол улс Монголын төрч гэсэн нэг хийж чаднаа те. Ингээд яриг үлдэх юм болж байх. Үгүй Бээжингийн евро элчин рүү нэг охин ярьсан хандсан. би ингээд баригчаад байна гэдэг. Ийм асуудал үүсээд байна гэж ярьсан. Тэгсэн чинь манайх тэрэнд тусламж үзүүлж чадахгүй. Одоо манай өөрийн консул гэж юм уу? Тэр консул гэж хэлсэн. За тэгвэл угаасаа тэрэн дээр ямар ч респонс байдгүй юм билээ. А тэд нар тэгвэл мөнгө авъя гэхэд бол яриулах юм байна тий. Өнөөдөр яриулах гэж зүгээр гар утсаараа зүгээр ярьж болно шүү дээ. А ярьж болно. Тий. За. Тэгээ ярьж болно. Хинч Тэгээд хариу өгөхгүй шүү дээ. бодож болдгоо. Хинтээ? Монголд одоо Надад тийм хүн байдгүй. За. Яг үнэ. За одоо эндээс яг гаргалгаа гарч иж байгаа. Энд охтуудаа сонгож авахдаа яаж нэг онцлог араас нь анхаарал тавих боломжгүй, өнчин өрөөсөн те. Эсвэл одоо хүнд хэцүү байдалтай байгаа хараа хяналтын одоо ингээд тавих боломж хөөцөлдлөг. Тэглээд хандлага гэхэд одоо эцэг ихтэй ядуу хэцүү өнчин өрөөсөн. За ээж аав руугаа ярьлаа, ах ич рүү ярьлаа. Тэр хүмүүсийн өрөнд орлоо. Тэгэхээр яаж хийж байгаад ийм тэнийг юмд орооцолцсон юм чинь өөрөөсөө тэндээс гарахын төлөө хүн хийсэн болгоно хийгээс бол. Тий. Гарахын төлөө тэрийгээ бас мэддэхгүй төлөө буцаагаад өөрөөсөө
асуудал унж байгаа. Өөрийгөө ялалт Тийм. гэсэн үг тийм ээ. Өөрөө буцаад тэр яландаа унж байгаа. Тэгээд тэрийгээ давж туулахын төлөө буцаад эргээд харахад хүн биш болсон байна. Эмэгтэй хүн биш болсон байна. За тэгээд та нар чинь бол хүний газар дарамтанд байсан юу хүснийг хийж ийнэхээр нөгөө цаад нөхдүүд чинь мөнгө төлөө та нарыг одоо авч байгаа хүмүүс бол бас ааш яриасан зодох нүдэх тийм байх уу? Байхгүй. Байхгүй. Тэгээд яаж зүхтав тэндээс? Нэг Хэдэн манай нэг сар болсон бэ? үйлчлүүлэгч одоо 7-8 сар болсон хаа. 7-8 сар. Тийм. Тэгээд харахгүй өрөө чойж өгдөн, хоол өгөл идэн, хүснээ нээ. Тийм. Тэгээд ерөөсө ганцхан зүйл бол Хүн паспорт. орж ирвэл тийм. Тэгээд яаж зүхтав? Нэг үйлчлүүлэгч маань миний үлдсэн үрийг төлөөд чамаа нутг руу чи явуулъя. Намайг 2-3 удаа ирж одоо аваад гэх. Тэгээд намайг ойлгосон л да. Чи бол байгаа. Яг надад яг нөгөө би хамгийн азтан ахгүй. Тэр хүн надад одоо нэг ирж үйлчлүүлдэг одоо ингэж хэлэхээр аюу юм байна. Урсан гэж байна. Угүй яг ирэх дуртай. Нэг ирсэн, хоёр ирсэн. Хонконгийн залуу байсан л да. Тэр ирж үлдсэн 5,000 яоныг төлж ээж тэндээс надад заалын тэр өгчээж Монгол руу явуулчихсан. Тэгээд паспорт авч болно. Уг нь мөнгөний өвчтөд паспорт авч болох байх. Гэхдээ эн чинь бүтэн 7 сар одоо хүний 8-ны хохирогч болоод одоо хүний 8-нд оролцоод байж хахад тэр мөнгө төлөгдөхгүй юм тий. Тэрнээс өмнө дахиад бас ихийг төлж байгаа шүү. Тийм үү? Тийм. Тэгээ Тэгээд үлдсэн 7 сарын дараа за эхний 1 сар 2 сар тий очиод хөх хийлгүүлээд тэгээд тэрний идэх хугацаа сар. Тэгээд эхний яг 2 сар гэдэг нь зөвөр ингээд чөлөөтэй өөрийнхөө одоо нэг зүгээр мөнгө авчихсан. байх сар нь тий. Мөнгө авсан юм зүгээр. Үгүй мөнгө авчих. Өгснийх нь мөнгө авдаг. Тэр төлбөрийг болохоор таанаас олсон гэдэг гэсэн үнэн үү те? Тий. Тэгээд тэндээс Монголоос очсон зардлыг хүртэл тооцсон, хоолны мөнгөийг тооцсон, Тийм. мис засгийн мөнгөийг бүгд тооцсон. тооцсон тий. Тий. Бүгдийг тооцсон. Тэгээд тэрийгээ төлчөөд гадуур бас өөртөө паспорт аваад байр хөдлөөд байж идэг хүмүүс бас байдаг. Тэдрийг гайхдаг байхгүй. Чи эндээс гарчаад харьдгүй мүү гэхээр үгүй. Монгол охтууд. Монгол юм уу? Ерөн зүгээр чиний багцаа тооцоогоор тэнд хичнээн монгол охтууд байгаа бай. Мэдхгүй би сайн мэдгүй. Яг миний ойр орчинд бол нэг 40-50 л ах юм байна. 40-50. Тэрнээс гадна өөр тэр саунууд байдаг энтергээ сонссон. Гэхдээ тэдрийг хаана хэд байдгийг мэдгүй. За ингээд хэсэг хугацааны реклам сурчлагын дараа үзэгчтэй охин нэвтрүүлэг өргөжлүүлэх хүлээн авч үзээрэй. Нэвтрүүлэг одоо оргил өрдөө өгч байна. Загсвар үргэлжилж байна. За мэдээж лайв хөлбраар интернетээр үзэж байгаа хүмүүс бол дуу хоолойноор маш их бухимдж байна. Дуу хоолойг янзлаач болтгоо гэдэг шаардлага их тавьж байна. Яагаад гэвэл бид нэр зочноо бас хийж байгаа мэдээллийн их сурвалжийг хамгаалах үүднээс зочноо нуудлах үүднээс бид нар дуу хоолойг янзлах боломжгүй гэдгийг дахиад хэлчихье. Зочин маань дуу хоолойгоор хэн нэгэн таригдчихсгүй. Эргээд одоо X хөтөлбөрийн зочны хувийн амьдрал ар гэр болоод өнөөдөр 50 амьдралд байгаа амьдралыг бид нэр эвдэхгүй тулд дуу хоолой болон царай төсөв үзүүлэх ямар ч боломж байхгүй. Энийг тэгэхээр дахин шаардлага өгтөй тавиарай. За тэгээд дараачийн бас одоо ингээд мэдээж та бүхнийг би үр хүүхдүүдэд эргэн тойрны маш сайн үзүүлээч. Тэр цэм охтуудыг өсвөр насны охтуудыг маш сайн үзүүлээч гэдгийг хүсэж байгаа. За нэвтрүүлгийн үргэлжлэл бол түрүүс хойш явсан. Одоо гигийн мөрөлөд дагаад одоо өмнө таас дотсон. Өмнө таас дотсныхаа дараа болвол одоо пионд юм хийж өгч согтуулж унгаасан. За дараа нь зодсон, мис засалд оруулсан, хөхөнд силикон шахсан байсан. За ингээд маш их мөнгөний барьцаанд оруулаад энэ мис заслын барьцаанд буцааж оруулангуудаа хүчээр биеийг нь одоо тий өнлүүлж эхэлсэн.
За тэгээд замын зардлаа ирсэн замыг хуурж мэхэлж аваачаад тэгээд ирсэн замын зардал, мис засал идэж уусан бүх юмныхаа мөнгийг тухайн үед идчихсэн бүх юмныхын мөнгийг хүчээр төлүүлж хагаад одоо тооцож хагаад ингээд буцаад мөнгө төлөхөнд бол биеийг үнэлж одоо цаад усууд нь ашиг олж эхэлсэн байж байгаа. Энэ байдлаас гарах гэж маш олон удаа оргож үтсэн боловч одоо тухайн улс орны цагдаа нар буцааж авчигжсэн, баримтлагдж байсан. За ингээд ямар ч тач гэсэн энэ байдлаас гарах гэж байхад нь азар сайн хүн таарж одоо мөнгөний төлж эндээс гаргаж одоо Монгол руу явуулсан юм. Өөрөө азтай хүн гэж яриад байгаа. Гэхдээ энэ байдлаа 7-оос 8 сарыг өнгөрөөж харанхуй өрөөнд хоригдож зодуулж нүдүүлж одоо хүчээр бие үнэлж 7-оос 8 сарыг өнгөрүүлсэн байж байгаа. Одоо би танаас юу асуух гээд байгаа юм бэхээр түрүүн та хоёр нэвтрүүлгийн өмнөөс ярилцж байсан. Таны хүүхэнд хүчээр силикон шахсан байж байгаа. Энэ силиконыг буцаагаад одоо ахуулах ёстой, яах ёстой, эндээс бас танд эрүүл мэндийн асуудал, ноцтой асуудал үүсэж байгаа гэсэн. Одоо би чинь хүнтэй суугаад гарах гэж байгаа. Тэгэхээр нөгөө хүнсүү ороод энэ яг миний амьдралд одоо яг тулгарч байгаа маш том асуудал байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг дээр үед За тэгэхээр түр хүлээж байгаарай. Шторк хэсгийн хугацааны шторкын дараа эргээд мэдээлэлтэй гэж оръё. За тэгэхээр сая бас асуулт асуулаа шүү дээ. Юу хөр одоо танд энд хүчээр таны амьдралд одоо цээжинд силикон шахсаас болоод эрүүл мэндэд маш хүчтэй асуудал тулгарсан байна тийм. Энэ ямар асуудал тулгарсан бэ? Одоо би өөр хүүхдтэй болъё, хүүхдтэй хөвгүүлээд байж үлээ терналыг гэхээр энэ нэг силиконтой болохоор миний амьдралд одоо насан туршид маань одоо дахиад бараг тэр үедээ ань биеэрээ төлсөн тэр зовлон донд байснаас илүү надад одоо зардал тулгарч байгаа. Тэгээд энэ асуудлаа одоо бас би шийдэх гээл явж байгаа. Тэгэхээр одоо насан туршийн ер нь бол надад маш их эд одоо нөгөө мөнгө төгрөг болон одоо сэтгэл санаанаас хүртэл одоо ингээд уяад одоо би нэг ахуулахын төлөө бас мөнгө төгрөг маш их зарцуулна. Тэгэхээр одоо ингээд надаас хизээч салахгүй юм яг асуудал болцсон. Тэр үед л би нэг юм тэнэг гинэ хүүхэд байж байгаад одоо найз охиндоо хүний зүгээр л ойрхон найзч вэ, хамаатан саданч вэ. Ер нь дүүнер мөнэр тийм хүмүүсээ авчсан хүмүүс зөндөө байдаг байхгүй юу. Тэгэхээр тийм дүүгээ авчрын үеэл ихч мэгч хэнийг ч хамаагүй яаж итгэл төрүүлж. Тийм ер нь энэ за миний тэр хүүхний асуудал тэрнээс гадна амар олон охтууд одоо ингээд хин нэгэнд итгээд явсан. Одоо тэгээд 10 жилийн дараа би оюун ухаанаар яг мартаад хамгийн хэцүү чинь оюун ухаанаараа мартах. Тэгээд биедээ ингээд авсан одоо шарах одоо энэ илүү юм хийлгсэн. Энэний хор уршигыг би одоо хүртэл одоо нэг уршиг нь авсаад явж штэ. Тэгэхээр одоо энэ нэг жоохон охтуудыгаа бити ингэж байгаа юм а бие сэлгүүлээд ингээд одоо би 10 жилийн дараа ч гэсэн одоо би мартаж чадахгүй. Одоо миний амьдрал бас нөлөөлөл явж байна. Би хин нэгэнтэй суугаад хүүхд төрүүлээд одоо нэг хүнсүү ороод хүүхдээ хүлээхээр энэ амар том надад асуудал байгаа байхгүй. Би нөхөртөөч ярьж чадахгүй юм асуудал байна. Тэгэхээр би энийгээ би нөхөртөө хэлж чадахгүй, нөхрөөсөө би хэдэн сая төгрөг нэхэд энийг би авахулж чадахгүй. Яг л ийм л асуудалтай болчиход байна. Тэгэхээр олон хүмүүс бити наад шиг ийм асуудал, ийм тэнэг юмд хууртаж амархан мөнгө одоо юу гэдэг тэнэг жоохон багын мөрөдөл
тийм юмдаа бити автаж ийм хүмүүст хууртаж бити яваасаа гэж л би зориулж ирлээ. Тэгэхээр нөгөө нэг жоохон дүүнэр гадуур дотор гүгээд идэг штеп. Тийм дүүнэртэй хүүхдүүдтэй ач зээнэр найзуудыгаа ч гэсэн магадгүй те харагдахаа болоод гүгээд байвал ер нь анзаарч байгаарай. Харагдaltaй байна. Тэ юу болоод гүгээд байна, хэнийг дагаж гүгээд байна анхаарч байгаасаа л гэж хүсэж байна. Хэцүү юм да. Тэгэл эргүүлээд одоо ингээд хүний амьдрал чинь богинохон шүү дээ. Богинохоо хугацаанд нэг л амьдрал те. Өдөө анид өнгөрөхөд л одоо ягаад чи би саяхан нялх хөхөд 60 дугууны артал төглөө тавьчихал дугуугаад хүрч чадахгүй давхарт зунаал байдаг гэсэн хүүхдөөс нэг нүдэ анид нээсэн чинь одоо 30 хэд насыг хүрчихсэн байж. Дахиад нүдэ анид нээхэд би 60 болсон байна. Тийм үү? 30 хэд насыг би нүдэ анид өнгөрцөн. Тэгэхээр дахиад тэр энэ богинохын амьдралд алдаа гаргаж энэ богинохын амьдралд ийм хэцүүг үзэж туулчаад эргээд дурсад хүртэл одоо ингээд сэтгэл тогтоо байна гэхээр хэцүү юм да. Ганцхан дурсамжиндаач биш. Би сэтгэлд маань би организмд маань хүртэл нөлөөлж шүү дээ. Одоо хүртэл. Би энэ асуудлаа үнэхээр яаж хийх юм мэдэхгүй. Одоо бол таны хувьд бол над силикон ч хугацаатай хугацаанд дууссан уу? Дууссан. Хугацаанд дууссан. Би одоо хүүхэд төрүүлж чадахгүйгээ мэдэхгүй шүү дээ. Хүүхэд чадахгүйгээ мэдэхгүй. Хугацаанд дуусгаар одоо шууд хор болж эхэлнэ тийм хордуулж эхэлнэ. Би магадгүй зүрхний шигдээсээр өөхөх үед. Тийм тохиолдол байсан гэсэн шүү дээ. Силиконоос болж юу? Бас эргэн тойрны хүчил толцсон зургууд фэйсбүүкт байсан тийм. Алс руу шууд хүчил толцсон тохиолдлууд. Тэгэхээр одоо энэ асуудлыг шийдэхэд бол жишээ нь ямар төлбөр мөнгө орох вэ? Та судалж үзсэн үү? Судалж үзсэн. Солонгос руу 10-15 сая. 10-15 сая. Та бол бүх амьдралаараа хогорчод арай ээж хүнээс мөнгө аваад энд ирсэн байж байгаа учраас танд бол 10-15 сая төгрөг байхгүй. Байхгүй. Тэр одоо яах вэ? Мэдгүй. Би найзуудаа хэлж чадахгүй. Чадахгүй л. Чадахгүй. Тэгэхээр одоо үндсэндээ та бусдад хууртаж гадаад очиод хүний наймыг хохирч болоод одоо хүртэл тэрийг авсаад явж шүү дээ. Хохирлоо үргэлжлүүлж амсаал яваад. Тийм. Одоо үндсэндээ амнасаа алдаж эхэлж байна гэсэн үг. Миний ойлгож байгаа зөв үү? Энэ дээр та сэтгэл зүйн ямар төгөлд өгөх вэ? Одоо таны өгүүлж чухал байна л дээрээс. Тэгэхээр юм байна л да. Хүний наймаг юу юм бэ гэж тэ. Өнөөдөр уншлал тэнд ашиг олох зорилгоор одоо зөвхөн хувь хүн байсан л одоо бүр бүлэглүүд болцсон байна гэж байна л да. Тэгээд эдгээр хуурч мэхлэх, айлгаж дарамтлах. За тэгээд одоо хамгаалалтгүй хүмүүсийг өнчин өрөөсөн тийм ээ. Дээр нь одоо санхүүгийн чадваргүй ийм асуудыг онилж авчиж л хүний найманы зориос болгож байна л да. Тэгээд ганцхан энэ чинь манад болоод байгаа юм биш юм байна. Дэлхийд ерөөсөө чинь хар тамхи зэвсгийн дараа орж байгаа л бизнес юм биш үү? Асар одоо том мөнгө эргэлдэг 10 тэрбум доллар эргэлдэг том салбар учраас асар хурдтай хөгжиж байгаа юм байна. Илүү нарийн зохион байгуулалттай болсон юм байна. А манай улс бол өөрөө энэ нэг дамжуулагч орн байсан бол одоо хүлээж авдаг бүр гаргадаг тийм орн болцсон гэж гарсан байна л да. Тэгээ энэний одоо төртөөрөө бодит жишээнүүд ингээд гараад ирсэн. Тэгээ хүний найманы золиос болсон бодит хүнтэй уулзаад юу бодож байна гэхээр мэдээж хэрэг энэ хүн бол анханасаа энэ худал хуурмаг гэдгийг мэдсэн бол мэдээж явахгүй байсан нь тодорхой. А тэгэхээр тийм хэмжээнд нь хүртэл хүмүүс бол хуурч чадаж байна. Тэр бол бүр одоо мэрэгжлийн болсон байна тийм ээ. Тодорхой одоо гадаад ихтгэлийн үнэмшил, гадаад байдал, тэгээд харилцаа холбоо үзүүлж харуулж байгаа юм бүх юмар ингээд хуураад тэр үед одоо том одын хүртэлтэй нэр ашиглаад тийм ээ. Энд дэр сэтгэл зүйн тоглолт хийгээд. Одоо 21-2-т жоох хогж ин чакчтай уулзах хэрэг ичд баярлахгүй байх тугаас тийм. Тэгээд хараад зогсож ирэх хэрэг. Тэгээд нэг хийж байгаа ажил нь өшөө хялбар яг тэдний нөө сэтгэл зүйтэнд харуулсан ажлыг санал болгоод байна л да. Тэрнээс тэнд очиод одоо маш хүнд ажиллах байсан гэвэл бол бас тэр болгон шүшөрөхгүй шүү дээ. Тэгэхээр чи дуулна, бүжиглэн. Яг энэ насны хүмүүсийн сэтгэл зүй үед ерөөсөө тэр хамгийн гоё ажил байгаа байхгүй. А тэгээд тэр
нь одоо маш их том мөнгө амлахаар Тэгээд таалагдахгүй бас 15 хоноод ирж болно. өө тий бас сонголт өгч чинь тий. Тэр зүгээр тэгээд сонголт өгөөд энэ бол чиний эрхийн асуудал тий. Тэгэхээр ямар ч хүн татгалзахын аргагүй одоо тийм санал тавьж байна л да. Тэгээд энд ингээд явж байна. Хамгийн аюултай нь болохоор тэр энэ дээр нэг эрх зүйн талаас нь бас нэг тийм заалт өгд юм билээ л дээ. Одоо энэ манайд одоо хамгийн аюултай нь 80-аас 85-аас 90% нэг хэрэгсгүй болгоод байна гэдэг аахгүй прокурор дээр. Яагаад гэж нэхэр та нарыг нэгдүгürt бие үлсэн гэдэг нотлохын тулд байхгүй гэж. Одоо тэр гадаадаас авчиж чадахгүй. Нэгдүгürt, хоёрдугаарт ингэж хэлж байгаа гэж байгаа. Та нар гэрээндээ дуулан бүжиглэн гэдгийг бол заасан. Тэгээ хэрвээ үйлчлэгч сонирхох юм бол та нар бол бэлгийн үйлчлэгээ хийж болно гэсэн гэрээний заалт байсан. Тийм ярьдаг байхгүй. Одоо яг би нaan сануулгатай болчихсон. Тэгээгөө манай хууль тэгж авч үзсэн гэдэг байхгүй. Хууль бол тэгж. Тийм учраас та нар энийг бол одоо албан ёсоор хүчээр бие чи үлүүлсэн гэж үзэхгүй гэж үзэж байна гэж байгаа байхгүй. Яг л чи өөрөө одоо тэрийг мэдчихсэн шүү дээ. Яг л чи өөрөө дуулахчд явсан, бүжиглэгчд явсан. Тэгэхдээ чамд ийм одоо үйлчлэгээ санал болгоно гэсэн. Энийг чи өөрөө л хүсэх байсан шүү дээ. Чи хүсэхгүй байсан бол тийм бас мэдгүй явж байгаа айл болов хөхтэй байгаа шүү дээ. Тийм тайлбараар хэлээд манай хууль 85-аас 90% нэгэд хэрэгсэхгүй болгоод байна гэдэг байхгүй. Гэтэл яг бодит байдал дээр бол бүр зөвшөөрөхгүй байхын аргагүй дарамтанд ороод цаашаа амьдрах боломж байгаа юу? Одоо ч эрүүл мэндийн асуудал тулгарсан. Сэтгэл зүйн хувьд юу? Тийм одоо за санхүүгийн асуудал бол шийдэглээ гэж тооцлоо. Сэтгэл зүйн асуудал бол энэ мэдрэмж бол хязгаарч харилцахгүй. Энэ бол насан турш садаглагдаж байгаа. Энэ бол хамгийн том охирол нь энэ байна. Хамгийн том охирол. Энэ ч тийм ч учраас орчин маань одоо ярихад бол чадахгүй шүү дээ. Тэр мэдрэмж сэргээд байгаа учраас. Тэр маш их харин зоригтой сэтгэлийн тэнхээтэй хүн байна. Тийм учраас одоо бас энийг энэ нэвтрүүлэгт ирж чадж байна, ярьж чадж байна тийм. Энэ бол хамгийн том хохирол нь бол энэ юм л да. Насан туршид нь одоо гол нь би ингэж утсан байхгүй юу? Уучлаарай. Би яг ингээд миний үеийн тэр үед явж исэн хүүхдүүд ингээд дууслаа. Хүүхдүүд жоохон хүүхнүүд ингээд дууслаа гэж хэлсэн юм байна. Тэг яг ингээд 10 жилийн өмнө. Тий, одоо бүгдээрээ аваа би хүүхдүүдтэй нөхөртэй зарим нь бас үргэлжлүүлээд байж байгаа, зарим нь бас одууд болцсон байж байгаа. Тийм охтод байгаа байхгүй юу? Ер нь ирээдүйдээ. Ер нь миний төлөө мэдхийн хэрэгтэй. Зурагтаар тийм үстэй. Тэгэхээр одоо нөгөө нэг эцэг эхүүд их ах нар дүүнэрийн төлөө хүүхдүүдийн төлөө анхаарах хэрэгтэй байгаа байхгүй юу? Магадгүй найз нөхдөд нэг юу хийгээд хаашаа алгуулад уулзсан гэсэн цагаас хинтээ уулзаад яваад байгааг ер нь анхаарах хэрэгтэй гэж бодож байгаа. Уучлаарай би таны дотоод руу ингээд нэг асуулт асуучих. Тэр үед таны хойноос анхаарах ёстой байсан хүмүүс бас байгаа. Мэдээж би эцэг гэр бүлхэн гэж мэдэхгүй байна. Би хэнийг цохмоорч байна. Мэдээж таныг хайрлах ёстой. Та бас өөрийг хайрладаг ус хүмүүс байна. Алдаж эндэж явчихад өнөөдөр ийм байдалд орцсон байхад тэр хүмүүс хандаж та юу хэлэх вэ? Хандаж хэлэх юм алга. Яагаад? Яагаад гэдэг чи асуулт биш юм. Тэгэж хандаж хэлэх юм алга нэр. Иншалlah. Жишээлбэл би бол ахтай ч юм уу. Тийм байсан ч гэсэн үгүй гомдох гээд байна л та. Намайг татаад авчихгүй яасан бэ? Намайг тийм надад гэл. Үгүй. Би хинч гомдохгүй. Өөрөө тэнийг байсан даа л гомд. зочны үед бол нэг өөрийгөө бол шууд л одоо буруутгах чинь л да. Өөрийгөө буруутгах, өөрийгөө одоо яллаад тэл сэтгэл зүйд. Одоо энэ бол одоо би л өөрөө юм байдлаас болсон. Одоо охтууд ингэж өргөжлөж явж байгаа чам биз юм байна уу? Ер нь энэ хавийн суур. Одоо өөрөө тэгээд тийм үзээд ирсний дараа ер нь амьдрал дээр аягүй харагдсан шүү. Яг гадаад руу учиргүй биш юм а гэхэд ер нь Монголдо ингээд нэг юм охтууд байна. Би мэдээд байгаа мөртлөө тэдрийг бас наашаа ир манад амьдрал чамааг бид хийжээ гэж би бас чадахгүй байна. Тэгэхээр би тэдний төлөө юу ч хийж чадахгүй юм чинь тэдэрт юм хэлэл би зовлох шаардлага. Тийм үстэй. Тэдэр тусалж чадахгүй. Тэгэхээр надаас би имзэглээд ингээд хохирогч болоод тэгсэн би байн хохирогч болсон гэж би бодож яхаг хүсдэг. Би мартаад зүгээр урагшаа авахыг хүсэж байгаа.
Одоо би амьдрах ёстой болчихсон. Монголын өнөөгийн энэ байдалд би Монгол орн дуугаа дахин сонгогдож байгаа 16 жил, 18 жил ардчил ялснаас хойш дахин сонгогдож байгаа энэ ардчилсан улсын одоо энэ айлч намын над хамаагүй л дээ. Энэ хуучин улс төрчдгийг би буруутгамаар. 1990 оны хүртэл бидний амьдрал ямар байлаа? Социализм муухай гэж ярьж ирсэн. Энд хүний наймаа, хүчирхийлэл, гуйланчлал, доох, хог түүх, үгээгүй яланч одоо ядуурл, үгээрл аль нь ч байгаагүй. Би энэ үеийн завсрын хүүхэд. Энэ завсрын хүүхэд учраас би мэднэ. Би 90-ад онд гудамжинд бас л ээж аав маань одоо ажилгүйдэл тэтгэр одоо тэтгэмж байхгүй бол ажилгүйдэл нэрвдэж эхлэхэд бас л гудамжинд гарсан. Бас л ээж аавтайгаа хамт 8-нд явчихсан гэж бодож үзчихсэн. Өөрөө 8 хийгээсэн гэж үзчихсэн хүүхдүүд энийг. Юугаар ард түмний амьдралыг сайхан болгох юм бэ? Тэр хойд жалганд хэн нэгэн хүн хөлдөж өгөхгүй тулд гартаа таарснаа түлээд овоохон дунд сууж байна. Энэ тараншаанд хэн нэгэн хүн амьдралд алдаж унсан хэцүүдсэн хүн тараншаан дотор амьд үлдэхийн тулд сэтгэлийн гунгаа тайлахын тулд одоо хамгийн хямдхан архийг авч уучгаад архичин гэж адлагдаад өбөөчин гэд хэвдэж байгаа. Эмс охтууд маань амьдрахын тулд хүнд хэцүү амьдралаас гарахын тулд эсвэл Монголд $1000 цалинтай 2 сая төгрөгийн цалинтай ийм бусад орнуудын жишгийн цалин байхгүй учраас цалин мөнгө олохын тулд хямд хөнгөн хялбар ажиллааг хойноос хөөцөлдөж байна. Залуучууд маань ажил олдохгүй ажил олохоор 200,000 мянган төгрөгийн буюу 1 сард амьдрал битгийл 10 хоногт амьдрч чадахгүй мөнгөний төлөө ажиллахгүй тулд годомжид хулгай хийж байна. Тийм учраас их хөтөлбөрт өнөөдөр хүний наймааны хохирогч, бие үнэлэгч, хулгайч, архичин энэ бидний нийгмийн нэг хэсэг болоод байгаа энэ хүмүүсийг оруулж байгаа. Тийм учраас Монгол орны амьдрал өнөөдөр сайхан байна. Жаргалтай Улаанбаатар эсвэл гадуур машин дүүрэн байна, амьдрал сайхан байна гэж хэлээд байгаа хүмүүсийн оронд эсвэл таны амьдрал яг болчоод та өнөөдөр дулаан тавтаа духтаа гэртээ цайгаа унгаа энэ хүний амьдралыг өнөөдрийн миний нэвтрүүлгийн зочны амьдралыг шүүмжлээ сууж байгаа бол нөгөө талд чинь яг ийм болчихсон. Тантай хамт Монгол улсын 3 сая иргэний нэг гэж тоологддог ийм олон хохирогчтой. 3 сая монгол хүний хэдэн ингэж хохирж байна. Хэдэн хулгайч байгаа вэ? Хэдэн бие үлгэж байгаа вэ? Хэдэн хүний наймааны хохирогч байгаа вэ? Хичнээн архичин байгаа вэ? Эсвэл хичнээн годамжны хүн байгаа вэ? Эсвэл сэтгэл санаагаар унтсан хичнээн хүн сэтгцэн юмштай байгаа вэ? Писийн донцсон хэдэн хүүхэд шар адны илт хэвдэж байгаа вэ? Бид өнөөдөр ард түмнээ нийгмээ яаж амьдруулчихад өнөөдөр сонгуулаар гой сайх үгийг яриад байна. Энийг л ойлгох гэсэн. Тэгэхээр за сэтгэл зүйч сая өөрийнхөө юу гэлээ энэ нийгмийн байдал бол ийм болчиход энд ингээд нэрвдэд байна гэдэг тийм үү. Одоо таны хувьд бол хүний наймааны хохирогч болчиход энэ олон залуучуудаа одоо өөрийгөө эмэгтэйчүүд бүсгүйчүүд хилж өгнөгээд одоо сууж байгаа нь бас хамгийн сайхан эр зөөр. Би таныг Монголын нийгэм тэр чигтээ хохирогчийн хувьд хүндлээсэй гэж үзэж байгаа. Бодвол чаддаг тусламж үзүүлэх эмэгтэй хүнийг хайрладаг хүн байвал танд туслаач гэж бодож байгаа байхгүй. За тэгээд сая миний утсанд дөнгөж сая мессеж ирж байна л да. Тэг би уушаад очих уу. Уучлаарай үзэж та хүн бас анхаарал хандуулаарай. Энэ бүсгүйд за би та хоёртой холбогдож байсан мягмар гэд хүн байна. За арийнхын нэг өчлөөсэй. Би энэ бүсгүйтэй чинслээсээ дотн танилцмаар байх юм аа. Та хоёр надад туслана гэж найдаж байна. Миний асуулт бол сайн хүн танилцаж амьдрыг ивэл яаж хүлээж авах вэ? Нэвтрүүлэг үзээд байгаа тэр төрж байгаа сэтгэл ивэл эрүүл мэндэд нь анхаарал тавих, анхаарах нь мэдэгдэж байна. Би ойлголоо, би шадлаа туслая. Сайн хүн танилцаад өөртөө амьдрыг ивэл та яаж хүлээж авах вэ? Хариулт хэлсэн үү? Би ихэнд итгэдэг. Ихэнд итгэдэг. Одоо зүгээр ингэ босоод ч үстэй. Яагаад тэгээд асуучих гэхээр би бас тэгж болохгүй. Яагаад гэдгийг үгүй зүгээр. Таны хувьд бол эр хүний амьдрал гэдэг нь дуусна. Хэлж чадахгүй. Одоо энэ хүний найманы сүлжээний хүмүүс Монголд хэр зэрэг их байгаа вэ? Маш их байгаа гэж бодож байна. Маш их байгаа. Зүгээр
одоо энэ гудамжаар эсвэл нэг хажуугаар дээлтэнд өнгөрч байгаа бараг би октоодыг хараад жоохон алцганаар 2-3 ингээд шивнэлдэл ирж байгаа мэддэг октод байгаа. Тэгээд ирэхээр за ингэж байгаа юм биш байгаа, тэгж байгаа юм биш байгаа. Би амар харддаг болсон. Ер нь нийгмээс ер нь айгүй айцтай. Тэгээд шууд очиод хэлж чадахгүй. Тэгэхээр хэлэх болохоор би өөрийгөө ярих болчихдог. Тэгээд ингээд хүн болгоныг бараг шийдвэрлээл энэ ингэж байгаа юм биш байгаа гэдэг нэг юм бодол төрдөг болсон. Тэгээд эмэгтэй хүмүүсийг хараад нөгөө нэг найзуудтайгаа нийлж ийн дүүнрээ ч гэсэн хараад найзхантайгаа уулзлаа. Би итгэхээр байлц. Тийм юм дээ. Айж байгаа байхгүй юу? Тийм. Заавал гадаад руу гэлтгүй Монголд уруудтаа хин нэгнтэй гадаад дотоод хүмүүстэй уулзуулаад явж байгаа юм. Хүн хүүхдүүдээ хинтэй нөхөрлөж ийн дүүнрээ хинтэй найзалж ийн. За энэ багын найзтай гэж хайж болохгүй. Итгэж хайж болохгүй. Юу хийж ийн вэ гэдгийг заавал хянах ёстой. 94-ийнхэнтэй байн анхаарал тавих гэдэг юм яриад байна. Ах нь дүүгээ. Дүү нь ахыгаа ихчигээ. Ээж аав нь хүүхдээ байн. Дэлхийн өөрөө энэ хүний 8-нд асар их холбогдож байна л да. Тэрсэм одоо Азар би урд нь 2-3 удаа очиж үзсэн, нэвтрүүлэг хийх гэж үзсэн боловч одоо болоогүй. Зүгээр хажууханд байж байгаа 90 хотод дүүрэг хэд хэдэн дүүрэг байна. Дүүрэг болгон дээр цагдаагийн хэсгүүд байна. Цагдаагийн хэсгийн яг ард талд нь цагдаагийн хэсгийн байшин байх юм бол ард талд нь тэнд нөгөө одоо янхан бие үнэлэгч зардаг зэгүүд байлж байна. Маш олон зэгүүд. Дотор нь такситай яваад дотроос нь ингээд тойруулаад одоо зураг авах үе байдлаар ингээд харахаар ихэнх нь монгол охтууд. Тэнд хятад охтууд их цөөхөн байна. Ихэнх нь монгол охтууд. Тэгэхээр Улаанбаатар хотод байгаа охтууд энэ гадаад явцсан байгаа хүний газар явж байгаа ээж авдаа мөнгө явуулаад байгаа охтууд амьдралынхаа төлөө эсвэл эцэг эхээ алчаагүй байдлын төлөө хүн шиг байж чадаагүйн төлөө эсвэл анхаарал тавьж чадаагүйн төлөө энэ яг одоо тань шиг ирээдүгөө алдаж байгаа юм шиг үстэй. Таавал тэнд зөвхөн тухайн 7-8 сарын дотор л бүх амьдралынхаа ирээдүг алдсан байна шүү дээ. Тийм үү? Би тэгж ойлгосон. Тийм. Ирээнд байгаа охтуудын тухай, Бээжинд байгаа охтуудын тухай та сонсч байсан уу? Окей. Сонсч байгаагүй те. Мессеж мэдээ энэ сонсдог л доо. Тэгэхээр нэг арай ийм саргаг сонсно. Тэгээд тэндээсээ бүр илүү бүрхэг, илүү аимшигтай юм шиг санагдав. Застан зүүчийн 1 минутын тайлбараар хэвтэрлийн цаг дуусч байна. Манай Монголд бол энэ хүний 8-ны охирогч гэдэг бүр бодитоор болцсон байна. За тэгээд бэлгийн мөчлөг байна. Нэг цэгийн дотор л 40-50 охин гэхээр зөвхөн Аз твд хичнээн цэг байгаа бол хичнээн монгол охтод Миний мэдэх газар болох гэдэг байхгүй тийм. Зөвхөн мэдээлэл нь болохоор Макаод гэхэд одоо 300-аас 500. Одоо Хонконгод болохоор 800 гэж байгаа. Тэгэхдээ тэр нь болохоор одоо энэ Эрен Бээжинд байгаа бүр тэрээс хамаагүй их гэж байгаа байхгүй. Тэгээ энэ тоонууд бол бүр дэндүүх байна л да. За хажуугаар нь одоо тэр нэг хуурамч зуучлалаар хуурамч гэрүүл болоод одоо тийм ингэж явж байгаас бэлгийн мөчлөг байд юм байна. Тентгийн хохирогч нар байд юм байна. Хөдөлмөрт одоо ганцхан хөдөлмөрт бас одоо гүлжүүлж идэг эрэгтэй хүмүүс, эмэгтэй хүмүүс байна тийм ээ. Ингээд одоо бидний хүний 8-ны золиос болсон одоо нийгэмд амьдрч чандаа л гэж одоо баг хэлмээр идэм билээ. За тэгээ гадаадад одоо нэг гэрэг боол гэж явж байна, зуучлалаар явж байна тийм ээ. Тэгээ нийт эрхтний 8-ч гэсэн одоо ингээд манайх руу баг ороод ирсэн байт юм байна гэж ярьдээ билээ. Тийм шүү. Бээжинд хүүхдээ алдсан 90 жилийн иргэд орсон чи гиз дотор байхгүйсэн бол тийм. Тэгэхээр одоо яг зөвөр сэтгэл зүйн талаас юу гэж хэлэх чинь нөхөр би өөрөө ч бол буруутгахмаар байна. Ер нь бол хүн бол мэдээж одоо үзэгчтэй янз бүрээр хандж байгаа нь бол ойлгомжтой. Зарим нь бол одоо амар хэлбэр аргыг хайгаад тийм ээ. Энд ажил хийх дургугаас болоод
ажил хийж иж олон одоо дадлаг сууж иж, мэдлэг сууж иж, чадвар сууж иж өшөө ингээд амжилттай явна гэдэг хүн болгон мэдж байгаа шүү дээ. Энэгээр явж байгаа ч олон хүмүүс байгаа тийм ээ. А гэтэл энэгээр явах сонирхолгүй ч улсууд байдаг. Өөрөөр чинь яриандаас дурдж байгаа тийм ээ. Ажлыг сонирхолгүй, амар хэлбэр аргаар мөнгө олчих одоо гэсэн ийм бас бодолтой хүмүүс байна. А гэтэл огт ажил хийж үзээгүй. Тийм мдээгүй байжгаад одоо өөр шиг чинь ингээд хүнд хурдагдаад ингээд явцсан улсууд байна. Тэгэхээр энэ болгоныг одоо хүн болгон би бол төр засаг гэж одоо баг тоо болж байгаа юм л да. Төр засаг бол энийг бол хараад бол олон жил боллоо шүү дээ. Төр засагт найдснаас одоо зочны үгээр бол ер нь бол насан туршаагүй одоо юм уу амьдралын ухаан согоогүй энэ өсвөр залуугийн аав ээж нар нь хамт олон дүүнэр нь тийм ээ бид өөрөө өөрсдөө толгоогоо тийм одоо овог аймгийн хүртэл одоо тийм өөрсдийнхөө хамаатан саднаа ингэж хайрлаж явахгүй бол бид ийм л аимшигтай байдалд орж байгаа юм байна гэдгийг л өдөртөө одоо харлаа да. Тий. Зочны хувьд бол одоо сайхан сэтгэлтэй байна. Нийгэмд бас энийг одоо хэлий. Тэгэхээр одоо бид энийг сонсоод ер нь сэтгэл зүйн талд бол энэ зовлонг бид мэдэрч чаддаг юм л да өөрсөж чинь. Хүн тэр зовлонг биеэрээ одоо мэдэрсэн хүн л тэрийг ойлгохоос ш. Тэгвэл өнөөдөр яг зүгээр анхааруулж хийж байгаа нь тэр ийм аимшигтай хүнээс өөрөөс нь асуухгүйгээр эд эрхтний ингээд шууд ингээд солиод авчдаг. Шууд ингээд зүсээд огтлоод ингээд хайчдаг. Зэрэмдэглээ хайчдаг гэдэг бол энэ ямар аимшигтай юм болдгийг зүгээр үгээр хэлээд үзэгчид тэртээ дөргөө ойлгож авах гэж бодож байна. Энэ ярилцлага хамгийн том одоо ач холбогдол нэмсэн болов уу би бодож байна. Тэгээд зочиндоо бол би итгэж байна. Тэртээ дөргөө тийм аимшигтай юмнаас одоо гараад ирсэн тийм. Тэгээд ирээдүй бол байна. Монголд ирсэн. Одоо тийм нэг сайхан ярилцсны үг байлээ л да. Би Монголд одоо байхдаа өдөр болгон нар харж чаддаг байсан. А тэнд байхдаа би өглөөний нарыг нэг ч удаа хараагүй гэж тийм. Яг тэр одоо нөхцөл байдлыг л одоо хэлсэн үг болов уу гэж бодож байгаа юм л да. Тэгэхээр тэр одоо аимшигтайнаас гараад ирсэн чинь одоо зочинд нь бол ирээдүй байгаа тийм ээ. Одоо сайхан сэтгэлтэй монголчууд өөрчн туслаасаа гэж би бол бодож байна. За тэгээд мэдээж иргэн залуу байна. Би эргэтэн бүтэн байна тийм ээ. Эрүүл байна, амьдарч байна. Амьд байгаа юм чинь бидэнд бол мэдээж сайхан ирээдүй байж болно л гэж зөвлөмөр энэ сэтгэлийн гой тэнхээтэй байгаад баярлалаа. За зочны хувьд бол за нөгөө эрүүл мэндийн хувьд асуудал, эмэгтэй хүний хувьд гэр бүл, өөр хүүхэд гэл амар хүнд асуудал үүссэн л байна л да. Тэгэхээр маш их өргөдлөө. Миний хувьд бол нөгөө дотор өвтөрмөр өмөрмөр санагдлаа. За тэгээд дараачийн нэвтрүүлгээр би бас энэ гадаадад хүнтэй суугаад тэндээ одоо гэр бүлийн хүчирхийллийн золиос улсыг хохирчулсан олон монгол эмэгтэйчүүд байна гэж одоо мэдээлэл надад өгсөн. Тэр ийм хүмүүсээс холбогдооч гэж хүсэж байгаа. За энэ дараачийн нэвтрүүлгээр бол тэр хүмүүсийг бас оруулъя. Мөн одоо эрэгтэй бие үнэлэгч хийж бас залуучууд Монголд их олон болсон байна гэдэг мэдээлэл ирлээ. Тэгэхээр энэ эрэгтэй бие үнэлэгчээс нэгийг бас оруулахаар одоо ярилцаж тохиролцсон бэлдсэн байж байгаа. Ингээд үзэгчтэй охиныг дараачийн X хөтөлбөрийг хүлээн авч үзхийг хүсье. За манай өнөөдрийн X хөтөлбөр өндөрлж байна. Төр засаг улс их орон минь хажуудах хэн нэгнийгээ хажуудаа байгаа нэг ч гэсэн ард иргэнэ хайрлж инэрчээд Монгол хүмүүр гадаад байгаа Монгол иргэн нэг бүрийнхэн төлөө Америкт байгаа Америк гадаад явж байгаа Америк хүн цагдаад юм уу хүнд байдалд ороод хамгийн түрүүнд I'm America гэж хашгирдаг байхгүй. Би Америк хүн гэдэг үг хашгирдаг байна. Тэр би Америк хүн гэхээр гэж хашгирахаар I'm Russia гэж хашгир би Орос хүн гэж хашгирахаар тэр хүнийг хамгаалтанд авдаг байхгүй юу? Иргэнэ тэгж л хамгаалдаг. Тэгвэл би Монгол хүн гэхэд дэлхийг хамгаалдаг болтол нь монголчууд нэг ч гэсэн иргэнийхээ хойноос анхаарал тавьдаг болоосоо гэж өнөөдрийн нэвтрүүлгийг хийж байгаа. За тэгээд хоёрдугаарт бас залуучууд охтууд маань хин одоо сайхан юм амлсан болгоны өвөнд хууртаад яваад ах юм бол амьдрал ингэж л дуусах нь шүү дээ. Энэ хүн одоо манай өнөөдрийн зочин бол нулимдээ нулимстай тасралтгүй үгэн яриад дуун гарахгүй заримдаа маш зөрөгтэй орж ирсэн боловч яриад хэлэхээр маш их эмзэглэж байна. Бид өмнөөс нь маш их хайрлж үрж байна. Энэ хүн Монгол улсын нэг л иргэн, Монгол улсын бас нэгэн сайхан бүсгүүчүүдийн нэг байсан. Гэхдээ худалж, улгаач хөгийн нөхдүүд энэ хүний амьдралыг үндсэнд нь үрээд дуусгасан байж байна. Би таны нэвтрүүлгийн зочноор ирсэнд одоо нийт монголчуудын өмнөөс, нийт монгол эмэгтэйчүүдийн өмнөөс таны яриаг сонсоод одоо нэвтрүүлгийг сонсоод энэс айгаад дахиж дараачийн юм хандаад өртөхгүй болж байгаа тэр хүний хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлээ. Таны бас эр зөргийг, сайхан сэтгэлийг бас Болтгоос сэтгүүлч болон сэтгүүлч Батхүү бид хоёр
одоо хувийн зүгээс талархал илэрхийлье. Нийт Монголын ард түмэн бас танд энэ бүхнээрээ ирж ярьж өгсөн талархах байхаа гэж бодож байна. Ингээд X өдөр өндөрлж үзэгчтэй.